За сайн байцгаана уу. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаатай баяртай байна. Энэ удаагийн бичлэг маань ерөнхийдөө бүх ажлаа бацаад өчнөө хөсмөлийн 2 байрны манд сурт дууссан байгаа. Тэгээд аливаа ажилчин бүгд шат дараатай. Тэгээд шалны тэгшлэгээ орж ирээд хар шалаа цутгаад тэгээд 2 дахь үеийн баандрын тэгшлээ яваад тэгэнгүүт мэдээ заслахаа орж ирнэ. Ягаад гэвэл заслын ажил жоохон бохирдлогтой байдаг учраас паркаж шахсны дараа заслын ажлыг ийн гэж мэдээж байхгүй. Тэгээд бид нар шал цуцгасны дараа манай заслынхаа орж ирсэн. Заслынхаа маань мэдээж рот баан, замаск тэгээ зүлгүүр эмүүлсгээд нэлээд ажил хийгдэнэ. Хамгийн дөрөнд мэдээд таазаа янзлаад хан тааз бүгдийг янзлаад мэдээж зүлгүүр ороод тэгээд эмүүлс орсны дараагаар бид нар шалаа паркатын шалаа хийж эхэлсэн. Тэгээд тэг чивэл ер нь одоо манай паркатын манай эвдрэл хэмбэрэл бохирдолт нь хамаагүй бага байдаг. За манай заслынхныг ер нь дууссан. Тэгээ ерөнхийдөө энэ том өрөө жижиг өрөө коридор өдрийг обоогоор ширдсэн байгаа. Тэгээд обоогоор ширдсэн учраас мэдээж парката бид нар шахна. Тэгээд шал маань маш сайхан тэгшгэн гарч ирсэн. Баандраар тэгшлээд ямар ч үгүйсэйгөө утгар байхгүй сайхан нэгэн цол болоод тэгээд одоо ерөнхийдөө паркатынхаа зүйл хөтлөгийг тавьсаад паркатаж хаад бүх өрөөний паркатаж хаад дууссан байгаа. Тэгээ паркатаж шахангууд обоо маань нагдаад тэгээ обоо наацсны дараа араас нь бид нар паркатынхаа бэлэнтүүс хаалганы налиш гэдрээ хийдэг байгаа. Дараадлын дагав одоо та бүхэндээ паркат маань шахагдаад том өрнөөс эхлээд тэгээ коридор руу жижиг өрөө рүү үргэлжлээд угсрагдаад явж байгаа байдал энэ байгаа. Ер нь ингээд паркаж шахаж байгаа хүмүүсийг харахад бол ерөнхийдөө бараг л зэрэгцүүл тавьж байгаа л өчрж үгүй л үдсээр галж ихэл оруулаад идэг. Тэр явцад мэдээж паркатны ханд төгчээнүүд гимтдэг. Цохох явцад гимтсэн дүгжээнүүдийн эсгүүд паркатны завсраар ороод зай гараад бүрэн амууд маань нийлж өгдөг. Тэгээд ер нь бол паркатыг шахахтаа богинотлуудаа сайхан бүгднийг нийлүүлж гаад тэгээд урт талаасаа сайхан түгжээгээ градустай оруулж өгдөг. Шууд хажуугаас нь түлхэж оруулахгүй 30-40 градусын наалуудаагаар паркатныхаа түгжээг хамсуулж өгнө. Тэгээд ааж явах нь багаар түгжээнд нь хамсруудыг найлуулах тулгаад тэгээд түгжээнд нь оруулж өгдөг. Тэгээд оруулсны дараагаар баг зэрэг амнуудаа баттдах журмаар баг зэргийн хөнгөн цохоод ерөнхийдөө парката шахдаг. Тэгэхгүй болохоор манайх ерөөсөө өчрж үгүй цохижнуудаа балбаад байдаг. Тэр нь ерөнхийдөө түгжээгээ буруу хийснээс бол тийм байдаг. Тэгэхээр манайхан заашдаа парката шахахтаа энэ дээр харах хэрэгтэй. Тэгээд ер нь паркат маань харцгаа задлаад ер нь түгжээгээ яаж орж ийн яаж нийлж ийн гэдгийг маш сайн танилцж байгаа. Паркатныхаа өөрийнх нь онцлогоос нь хамаарч ер нь түгжээг анхаарч хийж явах хэрэгтэй шүү.
Хаалгыг өрнөс болгохдоо мэдээж Европноос нэгтлэн тэгээд Европ байга
хаалганыхаа суулгах хэсгийнхаа хамгийн боломжтой бага цэг дээр нь тааруулаад тэгээд завсраар нь хөөс орох, хөөс шихах хэмжээний зайвал тэгээд ерөнхийдөө Европод тааруулж гаад шаантглаад хөдөлгөөнгүй болгоод яг хаалгаа бэхлээд хаалгаа хааж үзэж гаад бүх талд нь шаантг мод бэлдээд хөдөлгөөнгүй болгож бэхэлж өгнө. Хааз үзээд бүх талынхаа завсар чигт байна уу? Бүр хаагдчих гинүү яаж чинь хийж чинь гэд бүх талаас нь хараад лазер тавьж гаад тэгээ шаантгаар тэглүүлж гаад завсраар нь хөөсөө шихна. Тэгээ хөөсийг хаттал ерөнхийдөө тэр хаалгыг нээж хааж хоролдож болохгүй цас скотчор бэхлээд хонгоо хорго болгоод тэгээд бүх талд нь шаантуудаас шалгаад тэгээ орхино. Тэг ерөнхийдөө буруу хөөсгдсэний дараа илүүтэл бохирдлоосоо зөвлөж аваад хаалганыхаа налишгийг нь тэгээ налишгийг хийхээс өмнө обонуудаа наасан бах шаардлагатай. Тэгээ налишкаараа обоныхаа амуудыг дарчуул өгөн зөвөрхөн байдаг. Тэгээ одоо бичлэгэн дээрээс та бүхэн харж байна. Хаалганыхаа налишкнуудыг хийгээд ерөнхийдөө сүүлийн ажилдаа орцсон байж байна. Тэгээд налишка хийхдээ 45 уулзруудаа маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд эхлээд амнуудаа нийлүүлж хагаад тэгээ араас нь жиг цохож оруулахгүй бол аль нэг амаа хийчээд дараагийнхаа нэг цохох юм бол аль нэг тийшээ 45 уулзрууд 2 уулзрууд маань аман зурууд маш муухай харагддаг. Тэгэхээр тэрийгээ сайн анхаарад тэгээд бас цохох явцад хаалганы налишк маш эмзэг байдаг. Тэгээд гоёлын бодог хуулга дээрэс нь налишк өөрөө гэмт эрсдэлтэй байдаг. Тэгэхээр цохохдоо заавал мэдрэмжтэй дээрэс нь юм барьж дээрэс нь цохиулах зүгээр гэдэг шүү. Тэгээд налишка хийх явцдаа мэдээж давхар бэхлэгээ чеклээд шаантгнуудаа авсны зайгаар нь өсөө бас шахаад тэгээд наанаас нь налишкуудаа хийчихнэ.
энэхүү хэсэгт болохоор юу гэж нөхөр яг 0-9-гээр дээд доодаалын бохрын шугам цэвэрсэн шугам даарж өнгөрөөд явсан байсан. Тэгээ энийг далдлах ажил явагдаж байна. Тэгээд энийг далдлахдаа яг ашигтай талбай, зайлбай тэрийгэ тооцоод яг ямар материалаар хийхээ ярилцаад тэгээд хийсэн байгаа. Тэгээд яг 60-27 пропил төмөр цангадаад гипслээд тэгээ бэлтаатаад тэр шийддэг. Тэгээ яг энэ үед бол одоо манай энэ айлт бол яг тийх боломж байгаагүй, тийм цаад талбай байгаагүй. Тэгээд яг талбайдаа зайдаа тааруулаад тэрийгэ талталж байна. Тэгээд уучны байрны энэ хаалганы налын шиг бэлэн түүс төр хийхэд уучны байрны өөрийнх нь ханных нь алдаа нь маш их амар байдаг. Тэрэнд нь тааруулж хаалганы налын шийдэр бүрэн наалдч нэг цул болж өгөхгүй. Тэгээд тэр цаг мэдээж силиконоор цэвэрхэн гаргаж өгнө. Шалны маань ерөнхийдөө бэлэн түүс нь манай захиалагч айл маань хаалгаа хийлгүүлсэн газраараа хаалгатайгаа адилхан бэлэн түүс захиалж хийлгүүлсэн. Тэгээд тэр бэлэн түүс маань мэдээж MDP автан хуулгацсан байсан. Тэгээд MDP автан маань ч нөө энэ ч гэсэн яг тэр нэг хантай бүр нэг цул болж үжиж наалтч өгч чадахгүй. Тэгээд MDP автан ерөнхийдөө хуулгацсан болохоор тэрийг цоолж хөрөвд нэтэр гэж байхгүй. Тэрийг бол мэдээ силиконоор наа. Тэр power бэлэн түүс, тагтай бэлэн түүс тэр бол мэдээж шөрөвдөд бэхэлж өгч болно. Бас силиконоор наасан ч болно. Янз янзын аргаар бэлэн түүсийг хийдэг. Тэгээ энэ удаа битээр бол битээр бэлэн түүсээ силиконоор наасан. Тэгээ мэдээж бэлэн түүс хаалганы налын шийдэр маань хичнээн ханлуун шахаж өгсөн ч гэсэн баг зэргийн зай завсар мэдээж гарна. Маш их алдаатай учраас. Тэгээд тэр зай завсрыг манай ах маань хамгийн сүүлд бөөх цэвэрлэгээ ажил дуусны дараагаар гоёлын силиконоо татаад тэгээд дуусгасан баа. Тэгээд энэхүү бичлэгний төгсгөлд балконыг бас реклсэн. Яг тэр реклж авах юм бичлэгийг хийж чадаагүй. Реклсэн бичлэгнийхээ оронд зургнуудаа оруулчихна. Тэгээд энэхүү айл маань өнөөдөр ингээд дууссан байгаа. Тэгэхэд За энэ бол дээр болчихлоо. Яаж вэ? За тий. Чойч би нэг хил хаана явах вэ? Би нөгөө юу хаана орох вэ?
Дээр нь бүр сам ороод